Эрдэ тэрэ сэдвгүй хүртэл хүй тасралгүй үргэлжилж ирсэн 5,000 жилийн түүх хүрнсэн агуу ихэд садаг түүхээ өвлүүлэн үлдээж ирсэн хятад улс алтан мөрт ажил хөдөлмөрч суу мэргэн ард түмэнтэй соёл иргэншилт улсын нэг үлээ. Дорнын их соёлыг Анабад их далай тэнгис гэвэл хятадын соёл нь түүний нэг хэсэг гэж үзэж болно. Огторгүй төгсөн одон мичид адил анивчин гэрэлтэх соёлын одод дотроос хятадын бүхэн дэвжээнд гэлзэж яваа нэгэн одын талаарх сайхан үлгэр түүхийг та бүхэнтэйгээ хуваалцахыг бид зорилоо. Бидний хуваалцах үлгэрийн баатар бол Америк улсын иргэн хангай. Хар арьст хангай гэхээр маш олон хүний анхаарлыг татна. So my first memory as a human was at 3 years old. Like, I remember 3 years old, and my dad used to cut on kung fu movies all the time, Chinese martial art movies. And I just remember seeing like these Shaolin monks flipping and jumping in the air, and I was like, I want to do that. Whatever that is, I want to be good at that. So at 3, I asked my dad, let me learn that. And he found a school. They actually let me in even at a young age. And from then on, that became my entire life. I was obsessed with Chinese martial arts and just martial arts in general. Америк хангай анх хятад ирэхдээ Shaolin-ийн нударган эрдэм суралцаж үүгээр дамжуулан хятад маягийн бөхөр барилдаж эхэлжээ. Түмэн алхмын түрүү алхам чухал. Америк хангай Америк зохион байгуулагдсан хятад маягийн бүхийн барилдаанд 10 удаа төрүүлсний дараа тэр агуу соёлыг бүтээсэн хятад гүрэнд очиж арьсан зодгийнхоо дал мөрийг буулгаж аавын олон хүүтэй ачи тачи үзэлцэх юмсан гэх эр хүний эрэмгийн хүсэлдэн хөтлөгдөж 2018 онд хятад улсад хөл тавьсан гэдэг. A long time ago, 2013, I first came to China to compete in Chinese wrestling, and I saw the Mongolians, and they were just destroying it. They were just winning a lot of the medals, and their skills were just unlike anything I've seen in Chinese wrestling. So after that, I really became obsessed with just the Inner Mongolians in general. So as the years went on and I went to more competitions and saw more, I realized training in America or in Europe wasn't enough to get to the level I wanted to get to attain. And so I decided to just let me move to Inner Mongolia, let me move to China and start learning from the Mongolians. And because I knew they were the champions in most of the weight divisions year after year. So I moved specifically to learn Chinese wrestling from people in Inner Mongolia, and also to mix and learn the Mongolian culture and wrestling. Because I knew there was something, I didn't quite understand Mongolian wrestling. There's not much available in the West, but I knew there was something about it that made them so much better than everyone else around the world. So that's really the main reason that I really decided to come here specifically. Өвөр Монголдо сүү соёлт багш олон шавьтай мундаг дасгалжуулагч. Тэрээр өнөөдрийг болтол нийт 1000 шавь хүмүүжүүлж 100 гаруй улсын аварга төрүүлсэн алдар хүндтэй хүн. Гэхдээ ганцхан Америк шавьтай. Тэр нь манай үлгэрийн гол баатар Америк хангай. Хангай бол энд ирэхдээ Монгол хэл сурна, Монгол өх сурна гэж иржээ. Тэгээд бол өөрөө энд ирээд Монгол өх сурж байгаа хэрэгэд хятад өхөнд дуртай бас хятад өх надад сурж. Дээшээс хангайч нэлээд боловсроод тэг ер нь ээлжийн тамирдаасаа өргөлийн цанд биеийн боловсроод хятад өх одоо 2 жил боловсроод бас Урлаанд орсон. Урлаандаас нэлээд амжилт олсон. Эрдэнэ цогт багшийн дасгалжуулалтаар Америк хангай хятад маягийн бүх болон Монгол бүхийн мөрөөдлөө биелүүлэхээр тэсвэр хатуужилтай бэлтгэлээ хийж байна. Түүнийг зорьсонтой хүрч золбоо хиймортой байхыг хүсэн өрөөж байна. Одоо миний найз амьд байхдаа ярьсан. Одоо хангай тарилж одоо чи Монгол бүх сурья гэж шамдад суу явлаа. Чи миний найз одоо Эрдэнэ цогт одоо намайг хэлж байгаа шүү дээ. Тэнд очиж сурж болно гэж хэлсэн. Заавар байна. За тэр заавраар нь одоо хангай над тэр ирээд туснаа.
яа бас 5 жил одоо хийсэн гэж хэлж болно. Одоо зарим цагт бол энэ хүн өөрийн ажил төрлөөрөө явна шүү дээ. Тэгээд одоо бэлтгэлийн зарим цагдаа бол над дээр байгаа. За энэ улмаас би одоо хангад одоо багшлах энэ үеиндээ багсах өөрийг мэддэг чаддаг заан сургадаг. За энэ юунаас бол хангай маань Монгол бүхий бас их ойлголоо. Бас баггүй сурлаа. За энэ амжилтыг бол бас ер нь Монгол төмбөд их харсан шүү дээ. За Монгол бүхий найр наадамд бас төрөөснө бас төрүүлсэн тийм үү. Сайн бүхий бас хайж ийсэн. Тэгэхээр бол энэ хүн бас энэ Монгол нутаг дээрээ юм суржээ гэдэг нь харагдлаа. Хангатай яга дэгжин дээр танилцсан юм аа. Нэрүүдээр асуултаа одоо тиймэрхүү. Хангай бол одоо их чармайлттай хүн. Өдгөн жил дотор бас чангалсан. Гадар усаас ирээд манай үндэснээ бүхий барилдана гэдэг чинь бас мөлөн хүчээр шүү дээ. Бас ямар юм ойлгохгүй ирж байгаа хүний үндэсний бүхий барилдана гэдэг бас их чармайлгатай. Чи амар биширдэг байна уу бас. Pretty much, I just want to say that, like, you know, without Huha, like, I wouldn't even be where I'm at. Like, I wouldn't exist. Hungai, who Hungai is, American Hungai, he wouldn't exist, right? And it's because of him that allowed my journey to really even begin in Mongolian wrestling. You understand? So, unfortunately, again, he passed away, but I really have to give all the credit of like what I've become and where I will go, mainly to him, right? Улсын нөөбөл эхийн бүү мартаа гэсэн өвгдийн мэрэгэн сургаал байдаг. Америк хангай хөхөө багшийнхаа тухай дурсамжаас хуваалцаж байгаагаас манай Голбаатар хангайн хүний юмс хүн чанарыг мэдрэх болно. Өвөр Монгол бүхийг маш олон улс орны хүмүүс сонирхож найр наадмаар барилдаж ирсэн юм. Гэхдээ Америк хангай шиг үе зайгүй бэлтгэл сургуулилт хийсэн гадаад улсын иргэн үгүй билээ. Замыг туулж бардаг. Америк хангай өөрийн бодолдоо хөтлөгдөн холын цэнхэр Америк улсаас Хятад улсад ирж Хятад маягийн бүхин замаар цуцалтгүй урагшилж өөрийн замаа дурайлгаж явна. Өвөр Монгол бүхин дутагдaltaй талыг өөрийн туршлагаас олж харснаа хуваалцсан. Түүний сонголт тийм ч оновчтой биш байж мэднэ. Гэхдээ өвөр Монгол бүхөөр хичээллэж байгаа гадаад улсын хүний бодол ойлголт нь Хятад улсын бүхин салбарт ямар нэгэн шинэ орон зайг авчрах болов. Гэр бүл оршин амьдрахын суурь билээ. Тэв алсалсан гэртээ Америк хангай тавтай амьдарч байна. Соёлын сонирхож Хятад гүрэнд ирсэн тэрээр нэг мэдэхэд Хятад бүсгүйтэй амьдралын аз жаргалаа хуваалцах боллоо. Хятад соёлыг бахархан сонирхож байснаа сан давж Хятад бүсгүйтэй ханьсан жаргаж өөрийн гэх амьдралын ноотоо чавхдж байна тэрээр. 其实他不是一个特别懂得浪漫的人，但是他不做，但是你能感受到。我是从来不在乎别人想法的人，就是包括我父母，最开始我没有告诉他们，他们不知道，
最开始他们也是反对，就是毕竟其实我的父母都是很传统的人嘛，所以一时之间也接受不了。但是慢慢的，我经常和他们聊天说他对我怎么样，然后涵盖也会经常和他们沟通，然后直到我妈妈告诉他说，觉得他真是一个很负责、很有担当的男人，所以他们也就默认了。 Америк хангаа анх хятад гүрэнд ирэхэд танил бус эгэл жирийн гадаадын иргэн л байсан. Америк хангаа одоо хятадын ард түмний сайн танил болсон. Интернет од болсноор барахгүй хамгийн чухал нь хятадын соёлыг дэлхийд дахинд сурталчлагч болсон. Америк хангаа хятадын хүргэн болсноор барахгүй хятадын соёлыг дэлхийд дахинд сурталчлах соёлын зүтгэлтэн болсон нь бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээж байна. Адхандын астан талла хотозч макшандын манхан тэнгэрсэдэмсэг дэвэндэн дэлхийн магна тэннисэн дэлгэр монгол хүчтэн бөхөө شراد